Дэгэрэгний нийгмээ цогцолооч хүчэнэгтгэн үннийг дэдэлсэн эгэлолны галтабан бар эвэр санааны хүчит бомбор үлгэрчин түмний холбоо үед сарун заяаны толлоо үлгэрчний эвдэл амьдрал тэмцлийн тэргуун доройдоод амгалан инкийн жаргал дурайсаа мартын ардын аран ивэсэн Монгол түмнийг гэнтэнгэр үлгэрчин түмний холбоо үед сарун заяаны толлоо үлгэрчний эвдэл үлгэрчин түмний холбоо үед сарун заяаны гомгодон хамгаалж хөдөлмөр чолооны итгэлийг нэгтгэсэн цэгцэн шудрага түмний хотооч тийм хүсэлийг хамтын нэгдээд үлгэрчин түмний холбоо За Монголдон сайхан ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төсөв 2023 сэдвт цуглааны үйл ажиллагаанд та бүхэнд тодорхой мэдээллийг би өгье гэж бодож байна. За Баян хонгор аймгийн үйлдвэрчний эвлийн холбооноос зохион байгуулж байгаа Монголдон сайхан ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төсөв 2023 сэдвт цуглаанд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Эрхэм хүндэт иргэд хөдөлмөрчдөө Монголын үйлдвэрчний эвлийн гишүүд идэвхтэн сонгуультнуудаа Баян хонгорчуудаа Монгол банкны Америк долларын ханш өнөөдрийн байдлаар албан ёсны ханш нь 3400 төгрөг болж өссөнтэй холбогдуулан инфляцийн түвшин 300 мянгаас дээш хэмжээнд хүрч байна. За энэ нөхцөлд өргөн хэрэглгээний бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнийн өсөлтөнд нөлөөлж иргэд хөдөлмөрчдийн худалдан авах чадварыг туйлдуулж амьдралын нөхцөл байдлыг доройтуулж байна. Энэ болгоны гэрч гэгээ бол бид өнөөдөр энд зогсож байна. Тухайлах юм бол 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг 2022 оны 9 сарын 1-ний өдрийн дундаж үнэтэй харьцуулахад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний дундаж үн улсын хэмжээнд 6.8% өссөн дүнтэй байна. 1 сарын хугацаанд. Тухайлах юм бол өнөөдөр 2022 оны 9-р сарын 1-ний өдрийн үнэтэй харьцуулахад гурилын үн 1 кг дутандаа 16-аас 20% буюу 300-аас 400 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн атар талах 1650 төгрөгөөс 2100 төгрөг болж 27% буюу 450 төгрөгөөр нэмэгдсэн байна. За тэгвэл бидний амьдарч байгаа төрлөг нутаг Баян хонгор аймагт үнийн өсөлт ямар байна вэ? Тухайлх юм бол Баян хонгор аймагт алтан тариа 25 кг-ийн 1 шуудай гурил 65 мянган төгрөг, 2 дугаар гурил 40 мянган төгрөг, 3800 төгрөгийн үнээр худалдаж авч байсан хэдхэн жилийн өмнө 2 жилийн өмнө авч байсан ургамлын дос 9500 төгрөг. За 500-аас 800 төгрөгөөр худалдаж авч байсан хүнсний ногоо
Тухайлах юм бол байцаа өнөөдөр манай аймгийн захтаар 2500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энд бол нэмэгдээгүй бараа үйлчилгээ ерөөсөө өнөөдөр бол алга байна. Монгол улсын засгийн газар иргэдийнхээ орлогыг хамгаалах зорилгоор өргөн хэрэглгээний бараа бүтээгдэхүүний үнийг буулгах, докторжуулахад анхааран ажиллах, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ цуглаанаас бид бүхэн энэ үнийн өсөлтийг хязгаарлаж энэ тал дээр арга хэмжээ аваач гэж бид бол энд шаарднаа. За өнөөдөр ард түмний аж амьдрал, амжиргаа, амьзуулга та бүхний цалин хөлс ямар байна? Энэ бол ойлгомжтой байна. Өөрөөр хэлэх юм бол 2022 оны эхэнд төр засаг маань хүн амын амжиргааны төвшинг, доод төвшинг 250 мянган төгрөгөөр тогтоосоо. Өөрөөр хэлэх юм бол өрхийн нэг хүнд ноогдох орлого 300 мянган төгрөгнөөс доош болох юм бол ядуурлын шугамаас доошоо орж ядуурлын төвшөнд хүрч байна гэж ингэж эдийн засгийн тооцоололоор тооцдог. Өнөөдөр бид бүхний дунд 5 ам бүлтэй айл өрх тийм үү? За нэг хүнд ноогдох өөрөөр хэлэх юм бол 5 ам бүлтэй айлын нийт орлого, сарынх нь орлого сая 500 мянган төгрөг байхад за нэг хүнд ноогдох нөгөө амжиргааны төвшөнд тооцох мөнгө маань бол хүрэхгүй болж байгаа. Тий. Өөрөөр хэлэх юм бол 5 ам бүлтэй нэг айлын сарын орлого сая 500 байхад үндсэндээ энд юу нүүрлж яах вэ гэхээр хүнсний хомсдол гэж юмд зүй сар бол орж байгаа. За энд орж байгаа айл өрх бол манай аймгийн хэмжээнд олон байгаа. Энэ бол мэдээж асуудал. Та бүхэн өөрснийхөө амьдрал дээр энэ болгоныг харьцуулаад тооцоод үзээрэй. Хэдхэн жилийн өмнө 2-3 жилийн өмнө 4 хүний нэг нь ядуу гэж манай улсын эдийн засаг тооцож байсан. Магадгүй өнөөдөр 2 хүний нэг нь ядуу болох ийм хэмжээнд хүрч байна. Өөрөөр хэлэх юм бол Монголын нийт хүн амын нэг 2% нь боломжийн тансаг амьдарч болдог. За 98% нь бол туйлын байдалд хүрэх энэ байдал бол нөхцөл байдал бол бий болчиход байна. За хүн амын орлогын татварыг баг орлоготой нэг иргэнд 12-оос 20 мянган төгрөгөөр хөнгөлж байгаа. Тэгвэл Монголын үйлдвэрчний нийлбэлийн холбоо дундаж хэмжээний амьдралтай гэж үзэж байгаа. За 3 сая орчим төгрөгийн орлоготой иргэний хүн амын орлогын татварыг 2 дахин хөнгөлөх саналыг бол удаадараа тавьж байгаа. За хүүхдийн мөнгө мөн адил. Хүүхдийн мөнгөн дээр бол энд ямар асуудал байна вэ гэхээр баян байна уу, ядуу байна уу, дунд зэрэг байна уу? Ялгуургүйгээр хүүхэд болгонд адилхан мөнгийг олгох энэ асуудлыг Монголын үйлдвэрчний нийлбэлийн холбоо тавьж байна. Яагаад гэвэл хүүхдэд олгож байгаа мөнгө маань бол энэ улсын төсвийн мөнгө бол биш. Энэ баялагын сангаас олгогдож байгаа ийм мөнгө. Би саяхан Казахстан улсад нэг хэдхэн хоног тэнд нэг сургалтын суугаад ирлээ. Тэнд 18 нас хүртэл хүүхдүүдэд хүүхэд болгонд бол баялагын сангаас сар болгонд итгэмж өгж байна. Энэ итгэмжийг бол 18 нас хүрэхэд л зөвхөн зарцуулах. Эрхийг бол тэрийг хүүхэд өөрөө эдэлнэ. 18 нас хүрээд сургалтынхаа дэлбэрт оруулна уу? Эсвэл зээл аваад аж ахуй эрхэлнэ үү? Эсвэл орон сууц судалдаж явна уу? Тэр хүүхдийн л эрх байна. Тэгэхээр өнөөдөр хамгийн байгалийн баялаг өндөртэй Монгол улс хүүхдүүдээ ингэж ялгуурлаа хандаж болохгүй гэдэг дээр бол үйлдвэрчний байгууллага бол хатуу байж байгаа. За өнөөдөр та бүхний хувьд аваад үзэхэд бол цалингаас өөр орлого байхгүй. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? Энд бололцоо боломж бол байна. Тухайлх юм бол энэ компаниудын хувьцааг авах, хувьцаанд оролцох энэ асуудал бол байж байгаа. За бид засгийн газрын Эрдэнэс Монгол компани 1072 хувьцааг яриад хэдэн жил болж байна. Өнөөдөр хувьцаа авж байгаа хүн байна уу? Одоогоор бол алга байна. Тэгэхээр энэ чинь орлого нэмэгдүүлэх талаар ард иргэдийн бодоод санаачлалтай ажиллах юм бол цаана нь бололцоо боломж байна гэдгийг бол энд харуулж байгаа ийм юм. За өнөөдөр улсын төсөв боогдох гэж байна.
өнөөдрийн цуглааны гол ачаал бүгд бол энэ. Энэ 5 дахь өдөр их хурлаар хэлэлцээд 2023 оны улсын төсвийг батлана. За улсын төсөв батлагтай холбогдуулаад Монголын үйлдвэрчний нэвлэлийн холбоо засаг төрийн байгууллагатай уулзсан. Их хурлынхаа байнгын хорооныхонтой уулзаж ярилцсан. Энд судалгаа тооцоо юм хийж үзсэн. За энэ нааштай юм бол байна. Улсын хурлаас засгийн газраас авч байгаа юмнууд бол бий. Бүх юмыг бол бас харлуулж болохгүй. За энэ болгонд нь бол Монголын үйлдвэрчний нэвлэлийн холбоо талархаж байгаа. За гэтэл өнөөдөр боогдож байгаа энэ төсөв дотор 20% төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг улсын төсвөөр нэмнэ. За үлдсэн 80% нь бол орон нутаг нэмнэ гэдэг асуудлыг та бүхэн хэвлэл мэдээллийн байгууллагаас бишгүүдээ сонссон. Ийм албан ёсны шийдвэр гарсан. За энэ бол нэг талаар бол сайхан сонсогдож байгаа боловч цалин нэмэхэд бас тодорхой хэмжээний төсвийг улсын төсөвд бол суулгасан байгаа. Тухайлх нь бол 266 тэрбум төгрөг. За энэ болголыг сонсоход бол сайхан байна. Яг дотор нь ороод ингээд үзэхээр асуудал байна. Өөрөөр хэлэх юм бол энэ 20%, 80% чинь бол яг тоосоогоор аваад үзэхээр эцэстээ бол 4-6% нэмэгдэхээр ийм л юм байна. За энэ дээр бид нэр бас бодож үзэх ёстой. Яагаад гэвэл хөдөлмөр нийгмийн зөвшлийн 22-аас 23 оны улсын 3 талд хэлэлцээрийн 2-1-т цалин 30-аас 50% нэмнэ гэж орсон. За гэтэл бол энэ хэлэлцээрийн шаардлагаас бол төсөв суулгаж байгаа. Тийм ээ. Энэ мөнгө маань өөрөөр хэлэх юм бол 266 тэрбум төгрөг маань бол бага. Хэлэлцээр суусан хэмжээнээс 4.2%-аар бол буурч байгаа. За тэгэхээр өнөөдөр боловсролын салбарын багш нарын цалин их хэмжээгээр нэмэгдсэн. Их боломжтой болсон гэд. Жаахан сэтгэл дүүрэн байгаа тал бий. За яг энэ үнийг аваад үзэхээр энэ жилийн төсөвдөр бол асуудал өөр байна. Өөрөөр хэлэх юм бол боловсролын салбарт гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн нийт ерөнхий боловсролын сургуулийн 40% нь л энэгээр залинжина. Бусд нь бол залинжихгүй нэ. За тэгэхээр улсын төсөв суулж байгаа 20%-аар нэмэгдүүлэх хувь маань 6-аас 8% боллоо. Уурхаар байна. За эрүүл мэндийн салбар дээр мөн ялгаа байхгүй. Энэ асуудал яригдж байгаа. За тэгэхээр боловсролын салбар манай багш нар бас их тайван амгалан юм. Гэтэл өнөөдөр та бүхний авж байгаа цалин хөлс маань улсын дунд цалин хөлсөд хүрэхгүй байна. Тухайлх юм бол Монгол улсын хэмжээнд статистикийн үндэсний статистикийн гаргасан судалгаа байж байгаа. За энэгээр бол Монгол улсад дунд цалин сая 540 мянга байна гэж байгаа. Тэгвэл өнөөдрийн багшийн цалин нэмээд 1 сая 50-ыг л авч байгаа. Гэтэл энэ боловсрол, эрүүл мэнд, соёлын салбараар ажиллаж байгаа төрийн албаа үйлчилгээний ажилчид 1-ээс 12 дугаар зэрэглэлээр цалинждаг энэ хүмүүсийн дунд цалин дунджаар бол 530 мянга л байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь улсын дунджийн 50% ч хүрэхгүй ийм байна. Тэгэхээр энэ хөдөлмөрийн шинэ хуулийн дээр энэ хөдөлмөрийн харилцаанд ялгуурл гарахыг хориглосон. Тэгэхээр цалин нэмжээгээ бол адилхан нэмээчээ. Заримд нь 20%, заримд нь бол 6%, заримд нь 4%. Ийм байж бол ерөөсөө болохгүй. За энэ төсөвтэй холбогдуулаад би аймгийнхаа засаг даргатай уулзсан. За энд нөөц болцоо байна уу? Улсаас бол 80% нь орон нутаг өөрөө шийдэхэр боллоо гэд. Ингээд тооцоо судалгаа хийгээд үзэхээр эрүүл мэнд орохгүй энд. Боловсрол орохгүй, соёлынхан орохгүй. Зөвхөн сумын засаг даргын тамгын газрын үйлчилгээний ажилтнуудын цалин за 4% нэмэх ийм нөөц бололцоо гарч ирж байна гэсэн. Ийм хариу өгж байна. Тэгэхээр тэр 80% нь орон нутаг өгнө гэдэг чинь бол үндсэндээ хэрэгжихгүй буруу зөрөө худлаа тооцоо болж байна. Өөрөөр хэлэх юм бол шилний цаанаас жихэр долоолохтой адилхан та нарын цалин 80%-аар нэмэн шүү.
орон нутагч нэмнэ, нэмүүлээрэ гэдэг хариу маань бол эцсийн үр дүндээ бол иймэрхүү л одоо дүр зурагтай болж хувирч байна. Тэгэхээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон энэ байдал дээр зүгээр сууж болохгүй. Энэ дээр бол энэ тэмцэл хөдөлгөөнүүдийн үргэлжлүүлэх, хүмүүсийн гишүүдийн одоо салин хөлсийг хамгаалах энэ талдаар бол ер нь зав зайгүй ажиллах ийм одоо шаардлагатай болж байна. За боловсролдоор бол боловсролын яам, боловсрол шинжилх ухааны үйлдвэрчний холбооны хэлэлцээр салин 32 нэмнэ гэж байгаа шүү. Тэгэхээр энэ өнөөдрийн батлахж байгаа улсын төсөвдөр эн чинь 30% нь байхгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр энд бол ажиглаад хараа зүгээр сууж л одоо болохгүй нэ. За эрүүл мэндийн салбарыг аваад үзье. Ерөөсөө нэг хоёр том салбарлаар жишээ аваад одоо ярил л да. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт бол 2021 оны 7 сард энэ салбарын цалин хөлсөө нэмэгдүүлэх тэмцэл одоо хийсэн. Сүхбаатарын талбай дээр суулт зохион байгуулсан. За энэ суултыг өнөөдрийн одоо Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ эрүүл мэндийнхэнтэй ярьж байгаад та бүхний цалинг 2 дахин нэмнэ, төсөв дээр оруулна гэд энэ тэмцлийн хөдөлгөөнийг зогсоож ирсэн удаатай шүү. За өнөөдөр 2 дахин хувь нэмжүү эрүүл мэндийн салбар нэмээгүй байгаа. Цөөхөн тооны 3 дугаар шатлалын эмнэлгүүд өнөөдөр гүйцэтгэлээрээ санхүүжилд авч цалин гам бол нэмж байна. За аймгийн төв, дүүргүүд, сумын төвийн эрүүл мэндийн салбарт энэ цалин нэмэгдэх асуудал бол байхгүй байгаа. Хотлоо байгаа. За телевизээр одоо 20-30 сая төгрөгийн байр энтрийг бол энэ эмчнэрт, совилогчнэрт өгж байна. Эн чинь цөөхөн хэдхэн хүнд нийт нь хамарсан юм бол байхгүй. За ингэж одоо ялгартай хандаж бол болохгүй нэ. Цаашдаа одоо эрүүл мэндийн салбарууд орон нутаг хөдөөд өрөнд орох одоо аюул нүүрлж байгаа шүү. Тэ. За байдал бол одоо ийм байна. Өөрөөр хэлэх юм бол эрүүл мэндийн салбарт 2023 онд төсөвдөр нэг их 400 тэрбум төгрөг бол суулгасан юм байна. За яг ачирдаар энэ чи 2.2 тэрбум төгрөг байх учиртай. Гэтэл өнөөдөр 1 тэрбум төгрөг нь бол дутуу суугдсан юм байна. За тэгэхээр эрүүл мэндийн салбарын маань бол одоо энэ талынхаа тооцоо судалгаануудыг аймгийнхаа үйлдвэрчний холбоонд өгөөрэй. Тий. Энэ одоо эрүүл мэндийн яамны төрийн сангийн газрын дарга мөнгө туул гэдэг эмэгтэй энэ судалгаануудаа гаргаж өгөөрэй гэдгийг бол одоо утсаар бидэнд бол хэлсэн байгаа. За цалин орлого бага байгаагаасаа болоод төрийн захиргааны ажилтнууд, төрийн үйлчилгээний ажилтнууд, цэцэрлэг, эмнэлгийн одоо үйлчилгээний ажилтнууд олноороо одоо ажилласаа гарч байна. Эрүүл мэндийн золиослоод гадаад руу одоо амьдрахаар явж байна. Энэ чинь бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр ийм одоо байдал бол орчихлоо. Тэгэхээр яагаад энэ хүмүүсүүд ажилласаа гараад байна вэ? Тухайлх юм бол нэг аймагт 200 ажлын байр зарлахад 60 хүн одоо өргөдлөө гэсэн байна гэдэг ийм одоо баримт байна шүү дээ. Яагаад төрийн албаны ажилд энэ төсвийн байгууллагаас хүн зүгтаагаад байна. Маш тодорхой. Авж байгаа цалин дэндүү баг. Ажил нь дэндүү их. Ингээд одоо ажил хүчнээ алдснаасаа болоод үлдэж байгаа хүмүүсүүд нь ажлын ачаал их болж ирж байгаа. Нэг хүн 2 хүний ажил хийдэг байсан бол одоо бараг 3 хүний ажил хийдэг дээр одоо тулаад байна. Тийм учраас бол энэ ард иргэдийнхээ амьдралыг бодож, энэ цалин орлогыг бодож, ажлын байрны баталгааг хангаж, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй бол энэ чинь улсын хэмжээнд маш аюултай юм болох нэ гэдэг ийм одоо нөхцөл байдал бол бий болоод байна. Тэгэхээр энэ 2023 оны энэ улсын төсөв чинь бол улсын их хурлын 76 гишүүний төсөв биш ээ. Засгийн газар аймгийн дарга нар оролцоод нэг 200 хүний төсөв биш ээ. Энэ чинь бол ажил хөдөлмөрөө хийж байгаа хүмүүсүүдийн татвараас бүрдэж байгаа төсвөө. Тийм болохоор энэ төсөвдөр одоо бид нэр саналаа өгч бид одоо цалин хөлсөө нэмэгдүүлж нийгмийн хамгааллага бэхжүүлэх энэ одоо асуудал маань бол бид бүхний өөрсдийнх нь одоо өөрсдийнх нь одоо үүрэг болж байна. За тэгээд Монголдо сайхан ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төсөв 2023 гэж энэ цуглааны үйл ажиллагааг өнөөдөр энэ 12 цагаас орон даяар явуулж байгаа шүү. Орон даяар. Аймаг болгонд явж байгаа. Сүхбаатарын талбайд явж байгаа.
Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо энэ одоо үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны энэ гишүүдийнхээ төлөө тэмцэх эрх нийгмийн өмнө хүлээсэн үүрэгт засаг тэр маань бол их бүдүүлгээр халдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ цуглаан жагсаалыг орон даяар хийх гэж 3 удаа Сүхбаатар дүүрэг нийслэлд бичгээ өгөөд хариу авч чадаагүй. Тэгээ авч байгаа хариу нь хизээ вэ нөхдөр сая өнгөрсөн 5 дахь өдрийн орой ажил тарсан хойд 2 дахь өдөр гэж өгч байгаа. За 2 дахь өдөр нь бол маргааш. Энийг улс төрийн шинжтэй одоо нэг тийм цуглаан жагсаал болох юм байна. Тэрнтэй нийлүүлж. Тухайлх юм бол одоо тэнд нөхцөл байдлыг өгөөд зөрчил мөрчил янз бүрийн юм гараад ирэх юм бол тэр одоо зөрчилтэй нийлүүлээд Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоог давхар одоо уруутгаж өөрөөр хэлбэл тэмцэл хөдөлгөөний цаашд нь хийхгүй байх. Энэ арга зам руугаа одоо орж ийн л тоо. Яг ийм юм бол ажиглагдаж байгаа. Энэ цуглаан жагсаалыг одоо орон даяар хийя гэдэг саналыг тавихад за нийгэмд нөхцөл байдал хүнд байна. Имх замбраагүй байдал үүснэ. Маш одоо эвгүй байдалтай байгаа гэж цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллагаас Монголын үйлдвэрчний холбоонд тайлбар өгүүлсэн байгаа шүү. Тэгэхээр энэ одоо эн чинь бол бид нөгөө үндсэн хуулиар олгосон эрхээр өөрийнхөө төлөө эвлэлд нэгдэж, үйлдвэрчний хэвлэлийнхээ эрхийг хэрэгжүүлж, өөрийнхөө төлөө тэмцэл хөдөлгөөнөө хийхгүй бол зүгээр одоо чимээгүй ээж угаад ингээд одоо мөнхийн ядуурл гэж юмд орох. Цаашдаа одоо маш олон сөрөг үр дагаврыг бий болгох ийм нөхцөл байдал руу засаг тэр маань бол түлхэж байгаамаа. Өнөөдөр бид одоо яагаад их өргөн хэмжээгээр төв талбайгаараа төв замаараа явахгүй байна вэ? Энэ зөвшөөрөлттэй холбоотой. Тэгвэл Баян Хонгор аймгийн цагдаагийн газар энд бол хамаарал байхгүй. Төвөөс нь зөвшөөрөл өгөөгүй. Өгж байгаа зөвшөөрөл нь ажил тарсан хой. Тийм учраас бид хуульд эдэлж энэ төв талбай руу төв зам руу бол орохгүйгээр эндээ одоо цуглаан жагсаалаа хийж Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос тавьж байгаа энэ шаардлагыг дэмжих энд одоо эв санааны нэгдлээ илэрхийлж ингэж одоо оролцож байгаамаа. Ингээд та бүхэн Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны санал шаардлагыг бүгдээрээ дэмжээрэй. Миний дараагаар үгэн чөлөөтэй хэлээрэй. Өөрийнхөө төлөө, амьдралынхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө энд бол одоо бас үгэн одоо хэлэх хэрэг нь та бүхэнд бүгдээр энд чинь бол нээлттэй байгаа. Ингээд та бүхнийг өөрсдийнхөө үзэл бодол байгууллагын байр суурийг одоо ярина уу? Санал бодлоо одоо хэлнэ үү? Энэ тэмцэл хөдөлгөөнд нэгднэ үү гэж одоо урьж байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр би эрүүл мэндийн салбарыг төлөөлж байгаагийн хувьд ганц хоёр хоол зүгээр жишээ ярья гэж ингэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр фэйс сошиалор бол нэгдсэн эмнэлэгт эмч аавна, эрүүл мэндийн салбар солигч аавна гэсэн зар бол дүүрсээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбар руу ажилд орохоор ирж байгаа хүмүүс байхгүй болсон. Ажиллаж байгаа цөөхөн хэдэн хүмүүс нь юуны төлөө ажиллаж байгаа вэ гэж өнөөдөр тэгэхээр бас нэг 15 6 жил ажиллажчихсан, 20 гаруй жил ажиллажчихсан. Энэ мэрэгжилдээ хайртайдаа, дуртайдаа л өнөөдөр энд одоо ингэж татагдаж ингэж байж байна. Түүнээс биш өнөөдөр одоо өөр өндөр цалинтай ажил санал болгоход юм уу? Гадагшаа виз нь бэлэн болоод гарахад өнөөдөр шууд ажиллаа хаяад явхад бэлэн ийм нөхцөл байдал өнөөдөр үүссэн байна. Өнөөдөр эдийн засгийн бас энэ нөхцөл байдлыг бол улс төрчид шийдвэр гаргаснаар маш ихээр тайлбарлаж ярьж байгаа боловч энэ бол бидний шийдэх асуудал биш ээ. Энийг шийднэ гэж энэ эрх баригчид засгийн газрын том төшмөл даамлууд өөрсдөө энэ суудлын төлөө зүтгэж гарсан улсуудаа энэ ажлаа үнэхээр хийж чадахгүй байна. За тэгэхээр эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд эхэлчихсэн. Хүний нөөцийн маш том хомсдол үүсээд эхэлсэн. Энийний ард хэн хохирд юм бэ гэхээр ард иргэд хохирд юм аа, ард түмэн хохирд юм аа. Өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй болох нөхцөл байдал тухайн хүнд үйлчлэх хүний нөөцийн хомсдол үүсэх нөхцөл байдал хүрсэн. Ажиллаж байгаа цөөхөн хэдэн хүмүүс нь яах нь өдөр шөнөгүй маш их ажиллаж байна, маш их эрсдэл дунд ажиллаж байна. 2 хүний ажлыг хийж байна. Зарим нь 3 хүний ажлыг хийж байна. Иннээсээ болоод алдах, тийм ээ? Эрүүл мэндэд нь одоо эрсдэл учруулах ийм нөхцөл байдал үүссэн байгаа учраас одоо энэ цалин хөлсийг нэмэгдүүлээ, хүн хүчнийхээ орон тоог нэмэгдүүлээ. Эм эмнэлгийн хэрэгслийнхаа чанарыг сайжруулаа. Эдийн засгийн одоо энэ нөхцөл байдлаас болоод зарим эм тариа тасалдаж байна. Энийний цаана юу вэ? Хүний амь л яригдэн шүү дээ. Хүний амь. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг одоо ойлгооч гэдгийг
нэгдүгээрт одоо бас нийт ард иргэдтэй хэлмээр байна. Хоёрдугаарт энэний ард бас эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон мянган эмч ажилчдын эрх ашиг маш их хөндөгдөж зөрчигдөж байгаа шүү гэдгийг албан ёсоор хэлмээр байна. 2016 онд эмнэлгийн тусламжийн тухай хууль батлагдсан. Эрүүл мэндийн тусламжийн тухай хууль батлагдаад 6 жил боллоо. Энэ бол Баянгар аймгийн эрүүл мэндийн салбар дээр нэгч ажил арга хэмжээ нь хэрэгжээгүй гэж би үзэж байгаа. Энэ хуулийн гол амин сүнс нь юу вэ гэхээр гүйцэтгэлийн санхүүжилт байгаа. Одоо өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарыг тусдан та нар гүйцэтгэлээрээ энэ мөнгөө олоо тэгээ цалин өсөө нэмэгдүүлж болно гэдэг энэ чигүүргийг засгийн газар хилээд яриад явдаг боловч начир дээр өнөөдөр хэрэгжиж байгаа юм нэг чалгаа. Урд онд 20% нэмэгдэл нэмсэн үү эрүүл мэндийн салбар дээр нэгдсэн хэмжээ дээр нэмэгдсэн. Гэхдээ өнөөдрийн үнийн өсөлт, инфляцийн өсөлттэй холбоотой энэ бол нэмэгдэл биш болж хувирсан байгаа. За ингээд Баянгар аймгийн нэгдсэн эмнэлэг үйлдвэрчин энэ үнийн өсөлтийн эсрэг цалин нэмэгдүүлэхийн дэмжиж бас нийт баг хамт олноороо дэмжиж хамтран оролцож байна. За та бүхэнд баярлалаа. Энэ саяын одоо Монголын үйлдвэрчний эвлийн холбооны одоо тавьж байгаа саналыг та бүхэн дэмжиж байгаа одоо суглаанд оролцож байгаа одоо үйлдвэрчний эвлийн гишүүд нь бүгдээрээ нэг гараа аргач. За одоо та бүхэнд Монгол улсын их хурл засгийн газар хүргэх шаардлагын төслийг танилцуулна. Энэний өмнө нэг маш амархан ажил хий. Тэр нь юу вэ нөхдөр? Бүгдээрээ утсаар гаргаад нэг 4 хүнд мессеж бичнэ. Энэ одоо улсын их хурлын гишүүн Зандан Шатар, Айдиас өрн, их хурлын гишүүн Ганбат, сангийн сайд Жавхлан, за хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Аюур сайд. За энэ хүмүүсүүдийн утсыг би одоо хэлнэ. За юу. Тэгээ энэ өгөө юу гэж хичүүхээр бол ийм гэж. За эхлээ сайн байна уу гэж хиччих. Тийм үү? Монгол хүн байна. Одоо минь домрын тэрийн төшөөг одоо хүндлээ тийм ээ. За бүгдээрээ утсаа гаргаарай. Бүх хүн бичин шүү. За тэгэхээр энэ дээр юу гэж бичүү гэхээр цалин хөлсийг 50%-аар ялгаргүйгээр олго гэж хиччих. Цалин хөлсийг 50%-аар ялгаргүйгээр олго. Яагаад 50% гэж байгаа гэхээр энэ инфляци өсөлтөд уялдуулаад 50% нэмвэл энд нэг ойртож очиж байгаа шүү. Энэ тооцоог Монголын үйлдвэрчний эвлийн холбооны хөтөлбөр сургалтын төв гаргасан юм. За Зандан Шатар гишүүний утас. За утсыг хэлье. За хурлынхаа дарагт одоо бид нэр мессеж явуулнаа. 9911 5136. 9911 5136. Цалин хөлсийг 50%-аар ялгарлгүйгээр олго. За хурлын эрхэм гишүүн Айдиас өрн 9911 9911 5225. Цалин хөлсийг ялгарлгүйгээр 50% олго. За манай тойргийн их хурлын гишүүн маргааш одоо улс төрийн цуглаандаар хэтвхтэй оролцох гэж бодож байна. Ганбат гишүүн 9911 2889. 9911 2889. Цалин хөлсийг 50%-аар ялгарлгүй олго. Чи ялгаад ба шүү дээ. Зарим нь 6%, зарим нь 20%, зарим нь 5 жилийн нэмэгдэл өгнө, зарим нь өгөхгүй. Ялангуяа энэ түүгийн 1-ээс 12-ийн юм болгонд орхоцорж байгаа. За болсон уу? За дараа нь шүү. Сангийн сайд Жавхлан гэж энэ их баян хүн шиг байгаа. Тийм ээ. Жирийн хүний амьдрал ойлгодоггүй. Жирийн хүний амьдрал мэдэхгүй. Томч дараагийн хүүхд юм гэсэн ба. Ер нь бол тийм хүрээлд өссөн гинлээ. За Жавхлан 9911 Жавхлан 9911 3555. 9911 3555. Цалин хөлсийг ялгарлгүйгээр 50%-аар нэм. За аюур сайхан сайд. Энэ шин сайд Монголын үйлдвэрчний эвлийн холбоог нэг уриалхан хүлээж авч байгаа. Сүүл рүүгээ ч юм яах юм цаг хугацаа харуулах байх. За аюур сайхан 8011 8888. Тэ 8011 8888.
цалин хөлсийг 50%-аар ялгуурлгүйгээр нэм. Аюур сайхан. 80 11 88 88. За энэ дээр тэр нэг хаабын зардлаар Монголын үйлдвэрчний холбоог ашиглуулах гэж байгаа шүү. Нэг 10 тэрбум төгрөг нэмж суулгана гэдээ амлцсан байна лээ. Манай үйлдвэрчнийхэнд. За сангийн яам болоороо та нар сайн сонсч яваарай. Танай аймагуд чинь хаабын төсвөө суулгаж ирдэг вэ? Тийм болохоор бид нэр суулгахгүй байгаа. Хэрвээ суулгаад ирэх юм бол яалаа гэж хасгавдэ гэж сангийн яамныхын нөхдүүд энэ нийгмийн зөвшлийн 3 талд орондоор мэдэгдсэн шүү. Тийм ээ. Тэгвэл бол гасдаг шүү дээ. За дараагийн нэг асуудал бол нийгмийн даатгалыг 7 жилээр өгч тэтгэврт гарч байгааг 5 жилээр тогтоох саналыг Монголын үйлдвэрчний хөвлийн холбоо 2015 оноос хойш одоо хүртэл тавьж байгаа. Тэгээ өнөөдөр энэ шаардлагын маань бол улс төрийн хүрээнийхэн их улс төр хийх овжээ ашиглаж хөрвдөрж гişүнхэхэд одоо би нэмэгдүүлэн ахмадууд ирээрээ аарцхан шүүгээд телевизээр яриад байгаа шүү дээ. Тэгээд одоо Монголын үйлдвэрчний хөвлийн холбоо хуулийнхаа дагуу цуглаан жагсаал хийх гэхэд хууль зүйн сайд нь харьяа газрын зөвшөөрлөгөө мөртлөө их хурлынхаа дангим дотор таныг зөвшөөрж байна. Бид цагдаагаа хамгаалуулнаа. Та тэр суглаанаа 12-нд хийгээрэй гэж. Ингэж болох уу? Ийм байж болохгүй шүү дээ. За ингэ мессежүүдээ явуулчих. Ингэж явуулнаа. Ингэж явуулж ингэ араас нь нэлээд сайн хөөцөлдөхгүй болохгүй. За одоо өнөөдрийн суглаанаас улсын их хурлд, засгийн газарт хөрвүүлэх шаардлагын төсөл. Ер нь аймгийнхаа засаг дарга бас нэг шаардлага өгсөн зүв баха. Яагаад гэвэл эн чинь 80% аймаг нэмнэ гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эхний ээлжин дээр бол энэ дээш нь явуулах шаардлагын төслийг хөрвүүлчихье. Аймгийн засаг даргадаар бол энэ 80% дээрээ 4% бишээ энээсээ илүү нэмэгдэг тийм албан бичгээ жичтэн явуулчихъя. За ингээд өнөөдрийн суглаанаас одоо эрх үхий дээд байгууллагт хүргэх шаардлагын төслийг аймгийн үйлдвэрчний холбооны дэд дарга дорж та бүхэнд одоо танилцуулнаа. За дорж даргагаа орж байна. За улсын хурлын дарга Зандан Шитрэр засгийн газрын Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ танаа гэж байна. 2022 оны 11 сарын 7 Баян хонгор аймаг. За шаардлага. Хөдөлмөр нийгмийн түвшлийн 3 талд 2021-аас 22 оны улсын хэлэлцээр тусгагдсан иргэд хөдөлмөрчдийн ажлын байр, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зэрэгт хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон чухал асуудлууд 23 оны төсөвт тусгагдаагүй биелэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. За инфляцийн түвшин 2021 онд 13.4%, 22 оны 9 сарын байдлаар 15.7% өсч иргэдийн худалдан авах чадвар амжиргааны түвшин буурч байна. Санхүүгийн ачаалал нэмэгдэж байгаа. 2021-22 оны инфляцийн түвшин болон 23 оны инфляцийн түвшин үргэлжлэн тооцож цалин хөлсийг тохируулах хийж үнийн бүтэмжтэй уялдуулан үр дүн нийцүүлэн нэмэх тухай гэж байгаа. За иймд Монгол Улсын 2023 оны төсөвт эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах, хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хувийн орлогын албан татварыг хөнгөлөх, чөлөөлөх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, бодлогыг зохицоор тусган хэрэгжүүлэхийг шаардлага хөргүүлж байна. За 1. Иргэд хөдөлмөрчдийн цалин хөлсийг ялгуурлгүй 50%-аас доошгүй нэмэгдүүлэх. 2. Төрийн хэмнэлтийн тухай хуульд ажилтны эрх ашиг, цалин хөлс, хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудал зэрэг нь хамтын гэр хэлэлцээрээр шийдвэрлэгдсэн зардлыг талахгүй байх, нэмэлт өөрчлөлтийг оруулах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн 26-гийн 2-т заасан дагуу төсвийн байгууллагуудыг хаабын зардлыг суулгах, бага дунд орлоготой иргэдийн хувийн орлогын албан татварыг хөнгөлт чөлөөтлөг амжиргааны доогуур түвшинтэй дотроос чөлөөлөх. Орон нутагт ажиллаж байгаа нийт ажилчдыг ялгуурлгүй
5 жил ажилласан хугацаанд 6 сарын тэтгэмж болгох, ажилчид хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийт иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үүнийг бууруулах, буюу докторжуулах. За нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог шинжилж тэтгэврийг өвлүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 7 биш 5% тооцож олгох. Газрын баялгаас улсын төсөвт орж ирэх татварын их усрыг хэмжээ тодорхой болгох. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн төсвийг өмнөх оноос 2 дахин нэмэгдүүлэх. Иргэд хөдөлмөрчдийн чиглэсэн аливаа хууль шийдвэр нь ажил албан тушаалтнаас ялгаргүй үйлчилж байх гэсэн 11 шаардлагыг та бүхэн биднес улсын хурлын дарга улам засгийн газрын ерөнхий сайдад хүргүүлж байна. За энэ шаардлагыг одоо хүлээн зөвшөөрж байгаа. Энэ шаардлагыг явуулах нь зүйтэй гэж байгаа. Цуглаанд орлогчднуудаа гараа өргөд бодлогож болчих. За өнөөдөр энийг явуулна уу? Өдөрт нь явуулна. За ингээд цуглаан жагсаалт өтгтөд оролцсон та бүхэнд баярлалаа. Одоо ингээд манай улсын цагдаагийн байгууллагын гэрээ хяналтанд ор цуглаан жагсаалт зохион байгуулсан. Одоо ингээд цуглаан жагсаалт өндөрлөж байгаа бас мэдэгдээ. Та бүхний ажил амьдрал сайн сайхан махны төсөөр бай.